За энэ зорилгоо биелүүлэхийн тулд бид нар бас зорилтууд тавих ёстой. Ахмуудаа бид нар хэлье. За өмнөх мэдлэгээ сэргээн санал диаграмаар илэрхийлнэ. За ажиглал туршилтууд хийн. За дүгнэлт тодорхойлт гаргана. За мэдлэгээ амьдрал ахуйдаа хэрхэн яаж хэрэглэх чадвараар дээшлүүлнэ. За энэ хичээлийг зорилтоо биелүүлэхийн тулд хичээлгээ сурч өөр санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. За бусдыгаа хүндэтгэж анхааралтай сонсно. Хичээлдээ идэвхтэй оролцсон сурагч өөр тийм ээ. За цагийг яг баримтлана. За ийм зурм баримтлана. За багш нь багаар хуваасан байгаа. За багуудаа сайн оролцсон сурагчдаа мөн одоо сайн бай, зөв бай, болж гэсэн үнэлгээнүүдийг өгнө. За энэ үнэлгээнүүдийг олон үнэлгээ авсан сурагчид баг энэ хичээл хамгийн сайн идэвхтэй оролцжээ гэж дүгнэх нэ багш нь. За машаага. Сон гэж юм ихүү. Энэ идэвхтэй сон бол. За энэ том хүн тийм үү төмөр байдаг тийм ээ. За тэр соныг одоо босоогоор нь тавьсан хөвтүүл тавьсан хоёр аль нь илүү газар шивдэн гэж болж Батишиг багасаа хинээр илүүх санал байна. За Таамдээ хэрэг босгол даралт нь доошо дарж байна. Хэвтүүлэл даралт. За хэвтүүлэл талбай хэвтүүлээс шийдвэр. За агуулсан багийнхнаас хинээр за энэ Юу таамд нэг гэртгэн бол яа гадар чигдэхгүй юу мөлгөр болохоор юм болохоор харин босоо хамал өдөр нь тийм хорцлохоор за баярлалаа үгүй зүгээр юм санаануудыг гаргаж мэдчихээ. За энэ яагаад гэдэг учир шалтгааны өнөөдрийн хичээлийг үзснээрээ улам илүү сайн тайлбарлаж чаддаг болно. За багшны энэ цаасан тасмаар энэ өмнө хичээлээр ирүүлсэн цаасаа эргүүлээд аргал дээр нь багаараа энэ даралтын тухай та нарт ямар мэдлэг байна? Тэр бүх мэдлэг зүйлүүдийг ярилцаад бас мөн зураг диаграмаар илэрхийлээд багийн нэг гишүүн гараад яг уу хайр за тэгэхээр ярилцаж ирэх шиг зураг диаграмаар за нэг 6 минут хийх юм байна. Би за танай багийн гишүүн сайн яг ярьж байгааг нь тусаад байгаа. Тэрийг ярьж байгаа зүйлээр орж болоо. танай багаас сайн ажилласанаас зураг диаграмаар илэрхийлсэн нэмээ миний өгчтэй. Зураг диаграмаар илэрхийлсэн.
Юу юм бэ? За харамдаа за.
Ирмэгдүүлээд дахиад. Тэр асуултанд хариулаад. Ирмэг нь эртний дохор болохоор тийм. Ирмэгтэй болон хор зүйлтэй би идэв шийдэж байна. За болно. Туршилтаа ийм байдлыг ажигласан юм ажиглаа тий. За одоо нэг угаас асуучих. За таны эсвэгийн баг хэнийг одоо ярих хүсэлт байгаагаар хэлээд тэр үү? Амина. За. Нэг юм сахсаа. Нэг юм хасаа дайсэл илүү шийдэл. Би хайртай нэг чигсээ Энэ хүлийн асуултанд аль нэг илүү шивж байна гэд би хэлсэн тийм ээ. За яагаад гэвэл багш сүүлд тайлбар. За зөвлөе. За ханах. Математикийн хэний хэлбэрийг хэлээ. Урангуй босоод хэлчихмээ. Анаатай ажигласан юм аа. Ирмэгтэй байдлаар тавьж өгсөн хэлсэн шийдсэн. За үзүүртэй шийдсэн. За сайн байна. Насаа.
Шүтэл авах. Талбай. Харалт байна. За боллоо. За тэгвэл бүх агуулгаас босоо буюу ирмэгдүүл тавьсан тохиолдолд нь илүү яаж шигшээ. А зүгээр ингээд хавтаа гаран тавьсан тохиолдолд арай байна гэсэн үг хэлж байна. Яагаад? За яагаад гэдэг асуулт гараа өргөн. Яагаад вэ? Шо. Яагаад? За миний бүч. Нөгөө нэг ингээд нөгөө атрах өдөртэй юм ингээд шийдэж авдаг шүү дээ. За тэр шиг нөгөө нэг энэ мэн болохоор нөгөө ингээд ерөнхийдөө өдөртэй болохоор их таалагддаг ингээд. За болж байна. Эсвэл Талбайгаа болохоор шигдэж илүү шигдэж байгаа. Тэгээд хитүүл дагаар талбай юм болохоор сайн шигдэж байгаа. За болж байна. Танах Өдөртэй би хийхээ болчихоо. Ирвэтэй гөргөр болохоор аа тэр өдөртэй би илүү шийддэг. За сайн. За танахас. Яагаад босоо тавьсан би илүү шийдэж байна гэсэн чинь өөр хэлэх юм байна. За тэгээд хасаад байгаа чинь энэ нэг баг тарихтай байгаа. Тэгээд баг юм гаралтайгаа гээд нэг төрөөгөө дээр хүчин хөдөлж бензин доош. За нэг сайн анхаарал. За түрүүнд хайртай шүү дээ. За та нэг одоо ингэж үзээд. Надад эцээч ингэ сэгсэрчээд энд ачаанууд байна. Энэ ачааг нэг тохиолдолд нэг шигтгэж үзээд бүгдийг давхарлаж яагаад нэг шигтгээд ингэж үзээ. Яхаас өсрээд ингэ сийгэж үзээ. За тэгээд нэг ажиглаж нэгийг тавьж үзээд ажиглаад дараа нь цомыг тавьж үзээд ажиглаад ашиглаад нэг шигтгэлтэй ажиглаж шүү. Тэгэхээр тухайн нэг нь Атанаа тараад ингээд энийг тавьж үзсэн. Энэ орон Энийг авах. За танах эсүүгийн баг. За хэлээрэй. Асны хавлаас таасан илүү шигдэж. Яг тэр жин бинжи хатаах хаа. За сайн байна. За багш нь одоо тэгвэл нааш цамуур гарч саяны жишгүүд бүгдөө ажилласан тийм ээ. За бодисэдтэй бэтгий. За тэгвэл бид нэр ямар биеийн даралтыг одоо үзэж ашиг байна? Хатуу. За тэгвэл хатуугийн даралт юунаас хамаардаг юм байна? Гэдгийг За болоо чимээд ажиллахгүй. Хэн илүү хамгийн олон гар өгсөн багийн шүүнээс асууя. За танахаас хамгийн чи юм лээ. Миний хөлч. За. Ямар хоёр юмнаас хамаарч даралт чи. За сайн бэ? Шүү. Мас. Үндээс мас хоёр. Сайн. Жин мас. Оо чи Баа хүн юм чиндэг. Жин хүч чи ичдээ өөрөө ялгаж сайн. Юу гэнэ? За хүчнээс гэдгийг ингээд харчлаа. Өөр юунаас харж байгаа. За тэгвэл багт. Маш
анхаарч байгаа дараа хүчнээс хамаардаг юм байна. Өшөө талбайг хамаардаг юм байна. Хүчийг ямар усгаар хэлдэг вэ? Талбай? За тэгвэл даралтыг П усгаар хэлдэг. П, Е хоёр ялгаатай шүү. Арай болоогүй шүү анхаарч байгаа гэж боддог. За ийм хамаардаг. Тэгвэл даралт хүчнээс яаж хамаарах вэ? Хүч их бай. Шилдэж байгаа. Шингэлт нь ямар байлаа? Илүү. Тэгэхээр их байхаараа их байлыг хэмжигдэх нь ямар хэмжигдэх нь вэ? Хүч. Ямар хамаарал дараа хүчнээс шууд хамаарч ийн уу хамаарч ийн за шууд тэгвэл дараалт хүч аяг шууд хүч нь их л байгаад дараалт нь их байна. За тэгвэл одоо талбайгаас яаж хамаарах вэ? Хийх. Талбайгаас яаж хамаарах? За өшөө нэг хүн мэдчихэв. Тэгвэл тааш түрүүнээс хойш их сайн хэлээд байгаа тэр хамаарал маш сайн байсан. Өшөө. За тэгвэл суултаж хэлээд өгчээ. Их талбайтай баг шилдэж. За Баг талбай багтай нэг шилдэж. маш сайн. Их талбайтай баг шилдээ. Баг талбайтай их шилдээ. Ямар хамаарал вэ? Тэгвэл дараа хүчиндээ шууд талбайтай өрөө хамааралтай байна. За бичиж. За хүчний нэг зүйлээ. Хүчний нэг зүйлээ. За. Юу? Сайн бай. Талбайны танах хийе. Метр квадрат. Метр квадрат. Сайн бай. Юуны гоохон метр квадрат гэдэг нэгжүүлвэл за өнөөдөр үзэж байгаа шинэ хичээлийн нэгж Паскал. За тэгвэл дараалтын нэгж байх нь Паскал гэж хэлдээ сумаар Паскал эрдэнэт үнийн нэр за тавчаа хаа Паскал. За амьдрал ах уу практик Паскалаас их нэгжүүдээр хэмждэг байна. Нэг кил Паскал. Нэг мегапаскал. Айныг мэдэх хүүхдээ кил паскал. Мегапаскал. Мегакс өгтөрд хэдтэй тэнцүү байдаг. За өшөө. За. Килгэс өгтөрд мянга. Километр чиглүүлдэг. Мянга. Килограмм чиглүүлдэг. Мянга. Тэгэхээр килог гэсэн утгаар байх юм бол яах вэ? Мянгаар болчихлээ. 2 кил паскал гэдэг паскал. 2 мега. За мега багш мэдээд өгч яах мэдэхгүй. Сая 16 зэрэг паскал гэж хэлсэн. 16 зэрэг паскал. Сая. За энийг тэмдэглээд авчих. За ийм нэгжээр яах вэ? Ийм нэгжээр Энэчгээ. За тэгвэл хатуу бие даралтыг үүрчиж байгаа хүчин гадаргуудаа талбайдаа перпендикулаараар чиглэж яах нь. Хүч талбай хоёроос хамаардаг байх нь тийм ээ хатуу бие. Одоо ямар бие үлдээдэг биш үү? Өшөө хий. За ийм хоёр бие даралт яаж дамжуулах юм бэ? За багш нь юу яа? За одоо шингэн даралт. Шингэн үзүүлэх даралтыг би одоо өөрөө үзүүлж яах хэрэг усттай учраас юу яах вэ? Дэвтэр мэдрээ чинь заагаар уучих баг. За энэ усан дотор багш юу уудын дотор ус ичлээ. За энэ усыгаа юугаар ялгаар уутаа ингээд тал талд нь ингээд хатах чи үү. Цоолоо. За энэ яаж яах шиг вэ? Чиний юу асуул. Жим баг.
Гойч. Хараа. Ус гойч нь хэмжээ багасаад чинь. Тэр асуулт За, тэр асуулт. хаан биш үү асуулт чинь байж За таа. тэр асуултыг хараад явж. Ижил хэмжээгээр гоё. За тэгээ яг үнэтэй төлөв доор Яагаад тийм нэг хэмжээний юу гэж цааш. За биччих та танаа. Ус бүгдээ ус ямар хэмжээтэй гоож чи. Яагаад гэсэн асуултуудаа хариулах. Бишага туршилтыг За одоо энийг танай ширээ гэх үү? Танай ширээ сугар дэшгийн ширээнээс сугар дэшиг нэг гишүүнийхээ хэний хэмждэг саналтайгаа хэлээд яагаад ямар хэмжээтэй гоожж байна гэдгийг. За зэрэг Нэг асуултын болохоор бүгд нэг хэмжээгээр гойж байгаа. Ягаад гэх юм бол нөгөө нэг хэмжээгээр нэг хэмжээний зүгээр торог тоосон болохоор бас нэг хэмжээгээр гойж байгаа. за өөр саналтай баг байна уу? За танайхаас Адил хэмжээтэй ус гойж байгаа. Ягаад вэ гэвэл та дээрээс нууцаараа дээрээс гараараа дээрсэн шүү дээ. За тэр дандлын адилхан бүгдээр нь адилхан шахаж өгч байгаа болохоор. за маш сайн. За танайх санал зөрж байгаа юм байна уу? Нэмэх юм байна уу? Юу ч ойлгох уу? Танай баг юм байна. Өшөө за Юу гэж хэлж цаасан тухай штэ. за тийм. Тэрүүгээр таны шахсан тэр хүлийн хүчээ аль шингэн би жигэд хэмжээ. За жигэд хэмжээг гоож чи. Яагаад жигэд хэмжээгээр гоож чи ингэж бодож чи? Жигэд хүчээ За. За тэр бүх шингэн даралтын цэг болгондоо яадаг вэ? Жигэд хэмжээгээ дамжуулдаг. Даралтын цэг болгон доо жигэд хэмжээгээр дамжуулдаг. Тийм учраас л хал талд нь цоолсон нүхээр яах вэ? Ижил хэмжээний ус гоож чинь. Тэрнээс ижилхэн зүүнүүдээр хатсан чи ижил гоож байна. Тэмээ. За дараагийн туршлага шаараа үлээдээ. Шаараа үлээдээ үлээдээ. Шаараа за бүгд амар тонгол болсон. За тэгээд яагаад чи тоорч байна? ярилцаад үлээдээ бичин. За тэгээд үнэтэй асуулт гэж. За асуултанд хариулт ярилцсан. Бүгдээрээ ярьсан шүү. За түрүүний ярилцсан гарсан агуулга нэж өгнө. За яг бичин болсон баг байна уу? За болсон. За хэний удаас хэн хайр болох вэ? За хайр болох хөвтэй юу? Шо. Шаармон. Бас чухал чад. Сонсоор. Нөгөө шаар нь болохоор агаараар дүүрж байгаа. Агаар нь нөгөө шаарна жиг тахтай учраас шаардсан болж байна. За өгч вэ? За яг чиг зүг биш. За дахиад шүү. Танайх за чи. Шааны үлээтэй тэгэхээр шааны хий. Нэг үлээтэй жигэд даралтай явж байгаа болохоор
жилхэн томорж байгаа. Маш сайн. За юу гэж хэлчих шиг болов? Яг жиг томорсон юм. Яасан гэж за чи хэлэхдээ миний хөл хэлээ. Яагаад гэвэл хоёр нэг үлээд Үлээгээр юу орж байгаа вэ дотор? Хий. За хий. Ингээ шийдэж байгаа. Нэг цаашаа ингээ хийж байгаа. Нөгөө талд ингээ бүгийгээ дуурахгүй яг жинхэнэ амарч ирсэн. Хий яаж юм гэсэн үг юм? Чи бүгэн дээр нэг жил дараалтаа. Юу таадах юм бэ? цай уснаа. Чи ямар төлөвтэй? Хий ба шингэн даралтын цэг бүр дээрээ яг нэг за энэ үеийг Паскалийн хууль гэж нэрлэдэг байна. Заавччих. Цэг бүр дээрээ ижил юм. Хүүхдүүдээ багшныгийн асуудыг нь аваад ингээд хүн бие мээр муудахаараа ерөөсө бас чаддаггүй гэж ярьдаг шүү дээ. Яагаад? Хааны толгойд дарж байгаа даралт миний толгойд дарж байгаа даралт ямар вэ? Хүн өөр. Энэ дарж байгаа даралт сайн ямар гэж үзсэн? Ичээгээд үзсэн үү? Миний толгойд хааны толгойд энэ хаан дарж байгаа даралт бүгд ямар вэ? Тэр хүний гадаад дотоод даралт хоёр тэнцүү ээжэж хүн явж байдаг. Тэгвэл би энэ үдсэн хүн яг босч чадахгүй гэж ярьдаг байна. Дотоод даралтын дотоод даралт нь багассан, гадна талынхаа даралтыг дээд босч чадахгүй болсон. За. Танарт наач бичсэн байна. За энэ батхад бичсэн юм. Гурван асуулт маш их хэлцээ бичиж байгаа. Бид асуулт. Энэ асуулт байгаа. За чи яг ярьж байгаа юм уу? Асуулт бичих юм шүү. Наад яг бүгд Хоёр биеийг наач ирсэн. Том машины даацсан нэрээр дугааг нь тавьдаг. Жижиг дугуйч юм. Хоёр бие за хатгал хэсэг түгэл дискийн хажууд зөргөө өгч явчихна. За бүтээр өрөөд хатгал хийх цааш байгаа. За энэ хариулахад үлдээ. Хоорондоо ярилцаа бэлэн болсон болов уу? За ярилцчих миний хүүхдүүд ярилцчих тэгээ сүүлд нь асуултаар хүчиж аваарай. За яриулах бэлэн болсон. За хариулах багуудыг шууд ирэмлээд авчи. За нэгдүгээр асуултанд энийг багтаах. За нэг хоёр асуулт. Энийг багтаах. Нэгдүгээр асуултанд танай баг хариулах асуулт нэгдээ байж. Хоёр дахь асуулт. За эдний баг. За гурав дахь асуулт. Гурав дахь асуулт энийг багтаах. За энэ. За эдний асуултаас эхлэе. За эдний асуултаас энэ дээр бачи. За авах. Том талбайтай болохоор машины дугуй багш хитнэ. За хүлээсэн машины дугуй яагаад өргөн хийдэг вэ гэсэн асуулт байсан тийм ээ. За бид юу гэсэн юм бэ? том талбайтай болохоор машины шугуу газар дугуй газар багш хитнэ. За. Өөр машин яагаад гэвэл хүн даатын машин чи даралт ихтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө дугуйг жижиг хийж болохгүй. Яагаад гэвэл дугуй жижиг болохоор нөгөө нэг юу машиныгаа даралтыг хийхгүй хагам тийм болохоор томыг хийж өгдөг. За чи минь хөө. За. За сайн байна. Нарийн байвал машины хүн даацсан машины
Даралт тэгээ нарийн байвал Юуг багсчаад. Дугуйн нарийн болохоор юу багсаад байгаа? Тэр дараалтыг хүчрүүлдэг учраас юу юм бэ? Энэ болохоор хурц үзүүртэй би даралт үзүүлдэг. Хийн бол хурц үзүүртэй зүйл хай одоо даралт үзүүлээд юуг нь багсаж юм. Тиймээ хурд үзүүлдэг болоод ирэхэд талбай багсаад юу нэ? Юу нэгсээд байна? Нэгсээд байгаа. Мохоо болоод ирэхээр юу? Талбай нэгсээд багсаад за хурд тусаад юм байна. Сагсан бөмбөгийг хийх процессыг тайлбарлах уу гэж. шар хийхдээ тэгээд гэсэн бомбыг хийлвэл даралтын бүх зэг нэгэн зэг бичнэ. Тэгээд гэсэн бомбыг хийлээ. Ямар төлөв гэнэ? Хийн төлөвийн даралт тийм ээ? Нэг цэгт учирч байгаа. Бүх цэгтээ ижилхэн учирч байгаа тийм ээ? За сайн байна. За өнөөдрийн хичээлээр бид нэр ерөнхийдөө товчхондоо нэг иймэрхүү юм ойлгоод авчих. За даралт ихээр ерөнхийдөө нэг тодорхой нэгэн талбайд учруулах хүчээр илэрхийлэх хийчихсэн юм байна тийм ээ? Иймэрхүү юмыг ойлгож авсан уу? За дараа нь даралтыг пэвсгээр тэмдэглэгээд томьёо бичиж өгсөн тийм ээ? За даралт хүчнээс ямар хамаарат вэ тийм? Шууд тийм үү? Энэ үл ямар нэг даралт хийж байгаа? Хатуу төлбөрийн даралт тийм үү? Тэгэнгүүт дараа нь хий шингэн болохоор даралтыг яадаг вэ? Очролтой энэ хэний хөл үү? Өнөөдрийн хичээл ингэж боллоо. Маш сайн байна. За. Асуултуудаа бичээд аваад гэрийн даалгаварт сурах хүчин. За гэрийн даалгавар энэ үү? Сурах хүчин 42 дугаар хуудас номер 1-5. За энэ нэмэлт материалыг цаг байгаа учраас би та гэрийн даалгавар зөвлөлтөөр өглөө. Заяа. За та нар энэ бичээд өгч. За, охины хоёр өнөөдрөө таадаг. Агуу хэлээ. За, илүү сайн хичээлд оролцсон байна. За, хичээл идэвхтэй бүх хүүхдүүдтэй баярлалаа. Баяр хүргэж юм уу? За, ирэх хандаад байна. За, ирэх хандаад байна. Харин энэ дээрээс хаад байгаа ш нэмэлт материалыг коррект хийх байна.